За хай манайхан шинэ бичлэгтэй тавтай морил хэлээ улааг байна. Өнөөдөр болохоор бүгдээрээ What's in my bag гэсэн бичлэг хийх чинь. Тэгээд ер нь ойрд айгу завгүй байгаа гэсэн штэ. Тэгээд хажуугаар нь бас ингээд YouTube-ийнхаа бичлэгүүдийг алдагдуулахгүй хийгээд ямар байгаа байхгүй юу. Тэгээд би өнөөдөр за ямар бичлэг хийх вэ гэж бодож жагаад хийх бичлгүүдээ ингээд одоо битсэн юм чагсаалтууд идэх байхгүй юу. Энд чинь миний ерөөсөө бүр хамгийн дээр байдаг нэг YouTube бичлэг гэдэг байхгүй юу. Тэр нь болохоор энэ What's in my bag гэдэг бичлэг. Тэгээ би амар сайн энэ уг нь айгүй тийм зовоод хаар бичлэг биш штэ. Ингээд суугаал хий чинь амар амархан. Тэгсэн мөртлөөсөө ягаад чинь би ерөөсөө энэ What's in my bag тэгээд өөр бас What's in my phone энтергээд имерхүү бичлгүүдээ ингээд ерөөсөө хийхгүй л яваад идэх за амар сайн нөө. Тэгээд би өнөөдөр эцэст нь нэг юм тэр бичлэгээ хийх гээ. Тэр бичлэгээ нэг одоо юу хийн замд нь үдэх гээд хүрээд ирлээ. Бас зарим нэгэнд нь сонирхолтой байх гэж найдаж байна. Тэгээд юу ч гэсэн өнөөдөр би танарт цүнхэн дотроо ер нь юу авч явдیں۔ Тэ гэдгээ гой хуваалцъя. За хамгийн эхлээд болохоор би танарт цүнхээ харуулъя. Энэ болохоор Teddy Blake гэдэг. Teddy Blake нь болохоор тийм Италийн тийм цүнхний брэнд байгаа. Тэгээд айгуу тийм гоё чанартай. Тэгээд энэ цүнх болохоор сүүлд гарсан коллекцийнх нь нэг юм байлээ. Тэгээд энэ цүнхийг хараад би бүр шууд анхны харцаар дуурсан. За амар хөөрхөн байгаа эцтэй энэ хараа. Тэгснэ амар хөөрхөн дэгжин. Ингээд бүрч мөрхээр хөөрхөн харагдана. Тэгээд хамгийн надад таалагддаг юм нь материал нь. Айгуу тийм хөвөн шиг зөөлхөн материал. Ингээд та нар хүрээд үздэг ч болоос юм зөөлхөн материалтай. За одоо энэ цүгэнд бүгдээрээ тэгвэл юу байгааг харцгаая. Хүмүүстээ ер нь бол адилхан байна гэж би бодож чинь. Гэтэ яг хуу та нар ингээд миний цүнхэн дотор байгаа юмнуудыг хараад энэ яагаад байж байгаа юм гэж бодсон юм байвал бас комент хэсэгт үлдээгээрэй зөө. Би жоохон халууцадах юм байна. Би бүр сая хичээлдээ бүр амар их явж байгаа дөнгөж гэртээ орж ирээд ингээд нүрам амар шамарцсан байна. За ингээд доторхыг харах юм бол нэг ингэж харагдчихээн нэг хайлт харуулах юм бол за бүгдээрээ нэг нэгээр нь уудлая. За хамгийн эхлээд надад харагдаж байгаа юм бол мэдээж Cushion байна. Би болохоор ийм энийг одоо юу гэж дууддаг юм бэ? Clio гэдэг юм гэх юм уу? Clio. Ийм Cushion-ыг би түрхдэг. Тэгээд бас миний тойл гэсэн үг. Тэгээд гэхдээ би яг үнэндээ энийхээ тойлыг ашигладаг юм ийм барцгар. Тэгээд арчсан чи амар хурдан барцаачтیں۔ Тэгээд ер нь тэгэл уцаараа л ер нь хардаг. Тэгээд ич гисэн Cushion банк ер нь бол авч явдаг. Гэтэ нүрээ бодсон үедээ. За тэгээд араас нэг юм юу байна? Tissue байна. Энэ болохоор юм хураа салбитэг. Яг үнэндээ би бол хураа салбитэг авч явдаггүй заяа. Гэтэ та нар харж байвал би өөртөө задлаагүй байна. Яг гэвэл ойр нөгөө зөвхөн ингээд сургууль дээрээ л хөнжөөд байгаа болохоор манай сургууль амар их найлттай. За тэгэл хоёр алхаал найл тэнгүүт надад заавал нэг мөнгө төгрөгөөр илүү дутуу найлын ийм найлын цаас гэнэ салбитэг одоо шаардлагагүй. Гэтэ ойрд ийм хөөрхөн энийг бэлгэн тавсан юм аа. Тэгээд амар хөөрхөн санагдаад цүнхлээ яваад байгаа. За дараагийнх нь болохоор сам байна. Сам ёо за амар сүртэй сам харагдчихэж магадгүй заяо. Энэ ихтэй амар хөөрхөн байгаа эз бүр яг гүнжийн сам шиг нэг ийм сам байна. За энэ болохоор 20,000 вон үнэтэй сам гэдг нь баг монголоор одоо эн чинь нэг 46-7 мянган төгрөгийн сам байгаа таахгүй юу. Тэгвэл надад бол амар үнэтэй сам. За би ерөөс амьдралтаа баг ийм сам худалдаж авч үзээгүй. Тэгээд яагаад ийм үнэтэй тэгээд ийм зүртэй том сам хэрэгэлдэг вэ гэхлээр та нар харж байгаачлан би ингээд ийм үс суулгуулсныг та нар мэдж байгаах. Тэгэнгүүт энэ үс суулгуулжингууд чинь энэ үсэнд чинь ямар ч хамаагүй энгийн жирийн сам хэрглэж болохоо бэлчдэг юм бэлээ. Яагаад гэх юм бол одоо миний үстэй ингээд ийм өөр хиймэл үснүүдийг ингээд шүлжсэн байгаа хгүй энэ дээр. Тэгэнгүүт одоо миний үс чинь ингээд уургаж мургаад гараараа хүртэл ингэнгүүт ингээд гар ингээд нөгөө завсарлуу н ороод тэгээд ингээд хөдлөхгүй байна. Тэгээ би та нарт харуулъя л та жишээлбэл. Энэ харагч энэ та нарт энэ ингээд шүлжсэн байгаа байхгүй юу? Тэгээ ингээд шүлжээд энэ ингээд тийм л үснэ. Тэгээ энд хамт миний үс явж л байгаа л та. Одоо жишээлбэл ийшээ ингээд би гараа харуулъя штэ. Тэнгүүт ингээд явахгүй. Ингээл гацна. Тэнгүүт энэ болохоор яг ийм над шиг ийм үстэй хүмүүст
одоо зориулсан гэх нь цаашийн тохиромжтой тийм сам. Яагаад гэвэл энэ ингээд саманж болдог. За самнахаар ингээд яахчгүй. Яагаад байгаа вэ гэхлээр амар тийм сонирхолтой юм бэлээ. Би бас өөрөө энийг хэрэгжилж үзээ, амар гойсон. Энэ одоо энэ самны энэ юу гэдэг вүлээ? Шүднүүд нь амар тийм гоё юм. Зүүлэн за юм уян гатан гэдэг лөө. Тэнгүүт энэ ингээд тэрэнд манд хүрсэн ч гэсэн зүгээр одоо ингээд шууд ингэж яваал ингээ гарчт юм лээ. Орчоод ингээ гараа явчихна гэсэн үг. Ойлгож байна та нар. Йой, нэг сам ярих гэж бүр хитэн цаг боллоо. За юу ч гэсэн нэгэн дадаа ийм урт өстэй осноос хойш ийм сам бүр зайшгүй байх хэрэгтэй байдаг болсон. За дараа нь юу вэ? Дараа нь самтайгаа холбоотой үсний болт явж байна. За өөр юу вэ? Өөр миний чихвч байна. AirPod 4 байгаа. Тэгээд энийг аваад би нэг удаагүй. Гэтэ амар хөөрхөн харагч байгааз хамгийн гоё нь энэ гэрн. Та нарын хараа гэрийн. Арай л хөөрхөн үү. Би энийг саяхан Тэмүгээс захиалж авсан байхгүй юу? Тэмүгээс идэр алаа. Нэг 4,000 вон зоноор авлаа. Тэмүгээс авсан. Тэгсэн чинь ийм хөөрхөн гэр хүрээд ирсэн. Тэгээ би ер нь анх ингээд юм жижиг сажиг гэр мэр иймэрхүү юмнууд ингэж хөөрхөн юм хүм авахгүй дандаа зүгээр энгийн те одоо ийм цэвэрхэн гэр ингээд хий гэж боддог байсан хгүй. Тэгэнгүүт ойр тийм хөөрхөн юмнуудтай байх чинь бас өөрөө айгүй гоё хүний тийм сэтгэл санаа гоё болгох юм билээ. Стресстэй үедээ зүгээр л чихвчээ хараад нэг сүртэй гоё болтгомаа гэхэд нэг жоохон чолтгой ингээд нэг тийм гоё болох тийм нөлөө үзүүлээд идэм билээ. Тийм болохоор би ер нь цаашдаа ингээд юм хүм аавал заавал тийм гоё цэвэрхэн гэдэлгүй юм хөөрхөн тий гоё сайхныг бас авуул хүний сэтгэл санаанд бас өөртөө ч ихсэн гоё байд юм байна гэж бодож байгаа. Энэ чихвчнээс болоод. За өөр юу вэ? Өөр болохоор гарын тоос явж байна. Цараа энэ болохоор надаа ичимхий залуу бас өгчээсэн юм аа. Ичимхий залууныг хаашаа илээ аялаад тэгээд нөгөө аялсан хотелоос нөгсөн гэсэн. Тэгээ надаа хүссэн. Тэгээ хэрэгжилж өгсөн чинь дайггүй юм билээ. Тэгээ яагаад энийг хэрэгэлдэг гэхээр энэ юм хөөрхөн жижигхэн одоо та нар харж байна уу? Ийм жижигхэн. Тэгээ энэ жижигхэн юмнууд би амар дуртай. Тэгээд яг миний хэрвээ дуртай гарын тос гэх юм бол энэ байна. Энэ Солонгост идэх хүмүүс нь мэдэх бах. Энэ Оливионг дугасаа хогор байдаг. Би энд амар дуртай. Пичтэй одоо нөгөө тоортой юм гарны тосхгүй юу. Тэгэд энийг бас та нар Оливионг ороод харах юм бол хэрэгжилж үзээрэй заяа. Хэрэгжилж үзээд үнэрийг үнэрлээд тэгээ ер нь намайг ямар үнэр нь дуртайг мэдчихвэл. Өөр юу бэ? Өөр юм надад байдаг. Би өөрөө тийм юунд амар дургу. Хоол мол идэж штэ. Тэнгүүд хоол идсний дараа тэр амт нь ингээд аманд үлдэхээр би амар дургу идэг. Дараагийн юм руугаа төвлөрч чаддгүй. За одоо жишээлбэл ингээд нойрмог болоод эхэлдэг гэх юм уу. Тэнгүүд би ойр тийм амар хавч яваад байгаа. Тэгээд энэ Eclipse гэж дуудах юм бол үнийг. Тийм ээ. Eclipse-ийн энэ амар гоё солонгостой хүмүүс нь бас нэмж хэлэхэд. Гэхдээ энэ болохоор ийм юутай тарвсны амттай. Тэгээд тарус биш тэр юутай нь гоё юм бэлээ шүү манайхан тоортой тийм зүрхтэй тэр амар гоё за. Тэгээ би анх тэрийг авчаад Eclipse ч амар гоё юм байна гэжсэн чинь тэр маань дууссан. Тэгээд би дараа нь заах нэг өөр амт амтлаад үзьгээд энэ тарустыг авсан чинь энэ жоохон тэр тортойгоо гүйцэхгүй за. Тэгэхээр би энийг одоо газ идэж дуусгачаад тэр тортойг нь авах сонирхолтой байгаа. Тэгээд юу ч гэсэн заавал ер нь бол заавал авч явдаг. За өөр болохоор бас амны хүндийтэй холбоотой надаа энэ тийм 2-2 юм байна. За энэ хоёрыг ингээ хамтд нь харуулчих. За би бас энэ хоёрыг авч явдаг. Энэ болохоор нэг нь Gagarin гэж ам зайлагч. Тэгээ нөгөөх нь болохоор нөгөө шүдний завсраар орсон юмнуудыг авдаг утас. Би уг нь бол нэг иймэрхүү юм хэрэглэдэггүй байсан. Тэгсэн чинь яагаад би ингээд бүр ийм 2-2 юм авч явах хэрэгтэй болсон бэ гэхлээр та нарын бас зарим нь мэдчихэж байгаа юм бол би сүүл шүдэндээ нөгөө имплант хийлгэсэн аахгүй юу. Тэгсэн чинь юу юм бэлээ манайхаа имплантын бас нэг сул тал гэх юм уу. Тэр нь болохоор яалтчгүй нөгөө нэг энэ чи хэдийн ингээд шин шүдтэй болохоор ч ингээ амны хүндэд ингээд юм хүм идэхэд механикаар ингээд мэдээж тус болж байгаа штэ надад. Тэр нь гоё ч гэсэн нэг сул тал нь энэ нөгөө хиймэн шүд чинь мэдрэмж байдгүй юм бэлээ.
Угаасаа тэгээд ойлгомжтой л та. Би ер нь бол яг хөө төсөөлжлээсэн. Гэтэ яг ингээд бодтоор ингээд амьдралдаа яагаад тэгсэн чи жоохон бас эвгүй юм бэлээ. Тэгээд би одоогоор жоохон тасаагүй байгаа. Тэгвэл яж идэл миний нөгөө араа ахгүй юу? Тэнгүүт одоо хамгийн ганц иддэг гол одоо шүд маань ахгүй юу? Тэгээд тэр араагаа ингээд одоо химийн шүдтэй байсан чинь энэ шүд одоо өөр хэрвээ шүд рүү ингээд завсраар юм хүм орчвол бид нар ингээд мэдэрдэн штэ. Мэдрэмжтэй шүд болохоор ингээд хэл мэлээрээ ингэж байгаа жоохон ингээд гарч марцсан ч гэсэн ингээд шүдэнд мэдрэгддээ штэ. Тэр голд нь хоосоо оргиж маргаад. Тэгсэн чинь энэ хиймэн шүд чинь тэгдгүн бэлээ. Энд чинь ингээд заавал хилээрээ хурж ээж л гарна заяо. Тэгээд ингээд амар эвгүй айгүй хэцүү бэлээ. Би үчисээ одоогор ингээд тасаагүй байгаа. Дээрэс нь ингээд имплант шүдтэй болцсон болохоор арчилгаагаа бүгд илүү сайн хийх хэрэгтэй гэсэн. Тэгээд тийм болохоор би энэ хоёрыг ингээд бүр байнга авч явах шаардлагатай болцсон. За би энийг бүр хүссэндээ авч яваагүй ингээд амьдралын ирэхээр яалтчгүй ингээд шүд мүдгөө болчоор. Ийм болчт юм байна. За өөр чинь юу байна гэхлээр барыг дууссан байна манайхаа. За ингээ хамгийн энэ 3 юм гарч ирж байна. Энэ болохоор бас миний амтай холбоотой. Энэ болохоор уруулын бодогнууд байна. За тэг эхнээс нь эхлээд харуулах юм бол хамгийн эхлээд Vaseline байна. Би та нарын бас зарим нь мэдчихэл байгаах ингээд миний уруулны энэ эргэн тойрон амар сони ингээд хатаад ингээд жоохон цахтнаад нэг тонин байгаад байгаа амар ингээд цахтнаад хуурашаад байгаа байхгүй юу. Тэгээ би энийг ингээд яаж зүгээр болох уу гэж бараг жилжингээ тэмцсэн. Тэгээд янз бүрийн эмч түрхэж үтсэн үнтэй ч юм тэгээ бас нэг үнгүүч гэх юм ингээд янз бүрийн бүтээгдэхүүнүүд юм уруулны бүтээгдэхүүнийг хэрэгжилж өгсөн байхгүй юу. Тэгээ ингээд хэрэглээд явж байхад л тийм үнтэйч бүтээгдэхүүн нэг тийм сайн биш. Ер нь бол тэгэл явж эцэст нь Vaseline хамгийн дээр юм байлээ. Амар инээдтэй. Тэгээ би ингээ Vaseline дээрээ тогтсон байдаг юм аа. Тэгээд одоо ер нь бол уруул жоохон ингээд хатаад эхлэх юм бол зүгээр ингээ шууд Vaseline хүрхчдэг. Тийм тэгээд юу уруул өнгөлөгч байна. Энийг болохоор би Oblivion-гоос авсан. Энэ нас айгуу дайггүй уруул өнгөлөгч санагдсан. Юун вэ гэхлээр уруул маань ингээд амар юм арьс марсэр нь хуулраад байгаа болохоор би энэ дээр нь ингээд давхарлаад уруул мруулаа ерөөсө будаж чаддгүй. Би ер нь бол аль болох уруулаа будахгүй байхыг хичээдэг байхгүй юу. Ингээд хөрхи өвдсөн юмн дээр арьс нь хуулраад тах чинь нэмээ будаад харвч заваа юм болно штэ. Ерөөсө будахгүй яваад исэн чинь уруул нэг тийм би нэг тийм ядарсан юм шиг өвчтөй болцсон юм шиг нэг сонин өхмөл харагдаад байхгүй юу. Тэгэхээр би ингээд чийшэл өнгөөрөө гоё өнгө мөнгөтэй болгочтой юм байдгүй бахтаа гэж явж байгаа би энийг авсан. Тэгээд энэ болохоор та нар харах юм бол айгуу тийм хөрхөн маш тийм гоё натурал яган өнгийг өгдөг. Одоо энэ харагдаж байгаагаасаа илүү уруул дээр буухаараа ингээд илүү тод болдог. За тэгээд дайггүй юу чийшэл өгдөг. Айгуу хөрхийн юм билээ. Тэгээд бүх Oblivion-гуудтай байгаа. Би одоо Oblivion-гийн юу хийгээд байгаа юм шиг. За ингээд уруул өнгөлөгч байна. За тэгэнгүүтээ энэ болохоор миний сүүлд хэрэглээд байгаа уруулын бодог байна. Энийг одоо ямар брэнд гэх юм бэ? Энэ юм гурвалжин. Тэгээд энэ уруулын бодгийг би ард хэрэгжилж байгаа. Тэгээд өнгөө нь та нарт харуулах уу? Ийм өнгөтэй амар тод харагдаж байна те. Гэтэ энэ уруулан дээр болохоор нэг тод гардаггүй. Ингээд амар будвал амар гарна. Би ихтэй ингээд зөвлөн ингээд бүтгэн будахаар надаа бүр яг гоё миний царайнд тохироод байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд айгу хөөрхөн ийм уруулын будгуудтай байгаа. Тэгээд ерөөхдөө энэ гурвыг авч явдаг. Тэгэхдээ би бүр таньдаач биш ингээд яалтчгүй миний уруул амар хагараад байгаа болохоор би ингээд 3 юм авч яваад байгаа байхгүй юу. Тэрнээс биш би зүгээр ганцхан уруулын будгаа аваад явмаар л шүү. За тэгээд одоо болохоор хамгийн сүүлийн юм үлдсэн юм уу да. Хамгийн сүүлд нь мэдээж төрөвч байна. Тэгээд Солонгост бол ер нь л ерөөсөө хүмүүс юу бэлэн мөнгө хэрэглэхээ байлцсан. Тэгээд ерөөсөө бэлэн мөнгө бол авч явдаггүй. Төрөвчөнд маань ерөөхдөө нь юу байгааг харуулах юм бол мэдээж хэрэглээний тооцооны мөнгөний карт байна. Тусны карт байна. Энэ болохоор миний юу байна? Сурагчийн үнэмлэх байна. Korea University. Яа. Энэ болохоор миний фитнесийн карт байна. Явдгүй л дээ. Явхаа болцсон л тоо. Гэтэ яг байж л хизээ нэг өдөр явна гэж би бодож байгаа. Гэж би найдаж байна. За тэгээ мэдээж миний цэхэр үнэмлэх байна. За тэгээд өөр болохоор яг та нарт харуулаагүй гэтээ миний бүр байнга авч явдаг 2 юм үлдсэн байна. Эхнийх нь болохоор май утас. Хөрхөн утас маань байна. Би болохоор iPhone 13 барьдаг. Тэгээд
одоо ихтэй би утсаас хэлье гэж бодож байгаа. Одоо дараагийн Apple-аас гаргаж ирэх нь мэдээж 17 л бах тий. Тэгээд 17 хэрэг гараад ирэх юм бол 17-ыг авъя гэж бодож байгаа. Тэгэхгүй бол одоо надаа нэг асуудалтай байгаад байгаа юмнууд нь цэнэглэгчний асуудал. Одоо ингээ миний MacBook өөр цэнэглэгчтэй, iPad өөр цэнэглэгчтэй. iPad чинь C type штэ. Тэнгүүт энэ iPhone 13 чинь одоо нөгөө iPhone-ийнхаа цэнэглэгчтэй. Тэгээ ингээ 3 цэнэглэгч авч явдаг. За амар хэцүү. Тэгээд би яг одоо цэнэглэгчнээс болоод уцаа солимоор байна. Тэгээд дээрэс нь ер нь л бас одоо жоохон уцаа солих цаг нь босон байх гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлд нь юу ордог вэ гэдгийг би та нарт уцаараа бичиж харуулъя заяа. Одоо шууд ингээд утас руу. Яна би дурул муруула будаагүй бүр аим шин зэрэгтэй сууж ах юм. За хамгийн сүүлд ордог юм юу вэ гэхлээр энэ миний камер DJI Osmo Pocket 3 гээд энэ камерыг хаживж байгаа. Тэгээд одоо энэ болохоор ингээд өөрөө цаа ийм жижиг одоо юм гарны хэмжээтэй манайхаа. Ми гарнаас жижиг. Ийм жижиг. Одоо хамгийн сүүлд нь тэгэхээр энэ ингээд цүнх рүү маань ороод за ингээд хилээ влог нэг иймэрхүү байдлаар явдаг байх нэ. Тэгээд ерөөхдөө What's in my bag-тайгаа хамт байсан баярлаа. Тэгээд ич гэсэн өнөөдөр зүгээр гой хөрхөн бичлэг хий гэж бодоод энэ бичлэгийг хийчлээ. Тэгээд бүгдээрээ дараа нь дахиад бүр гоё би бичлэгүүдтэй гоё бэлтэж чаад ирээ заяа. Тэгээд ич гэсэн өнөөдрийнхаа бичлэгтээ бүгдээрээ хамт байсан баярлаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. За бай. Манайхаа дараагийн бичлэгээр уулзцгаая.